энэ жилийн хувьд бол нэлээд хуурайшилттай хур бороо багтаа жил байна гэдгийг бол хүн болго мэдж байгаа. Ялангуяа энийг бол хүмүүс одоо өнөөдөр нөхцөл байдал гарч байгаа шумуулын хэмжээ бага байна энэ гэж нэлээд одоо онцолж ярьж байна. Тэгэхээр өнгөрсөн жил бол шумуу 6 сар ихээр гарсан байдаг. Энэ жил бол нэлээд хойно буюу 7 сарын дундаас хойш бараг ажиглагдчихж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол бид нар өмнө нь бол ажигладаггүй байсан. Өнөө би бас өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодож байна. Өнгөрсөн жил шумуул эрт гарсантай холбоотойгоор бид нар шумуулын тухай ярьж өнөөдөр ус чигийн асуудлыг хөндөж ярьж байгаа. Энэ бол үнэхээр одоо өмнө нь ажигладаггүй байсан байхгүй хүмүүс. Миний өөрийн ажил бол дандаа бид нар бол баруун бусын одоо Монгол Улсын сургуулийн баруун бусын сургууль тэр дундаа бид нар 2019 онд баруун бусын экологийн судалгааны сууринг харс нуурын ирэг дээр байгуулсан байдаг. Манай судалгааны суурингийн одоо гол судалгааны чиглэл бол ус намгах газрын судалгаа экологийн асуудал байдаг. Тэр дундаа бид нар ховд голын систем, буянт голын систем, харс нуурын системийг бол онцлог судалдаг. Тэгээ миний ажиглалтаар хэрвээ би одоо та бүхэн сонирн байж магадгүй өнөөдөр шумуулын тухай ярих юм бол би сүүлийн 5 жилийн өөрийн ажиглалтыг бас хэлмээр байна. 2021 онд бол шумуул бол 7 сарын эхээр гарч ирсэн. 2022 онд 7 сарын 13-наас гарч ирсэн. 2023 онд 6 сарын 27-наас 28-ны үеэр гарч ирсэн. 2024 он 6 сарын ихээр ингээд 25 он 7 сарын 17-8-наас гарч ийн гэдэг маань би энийг яагаад ингэж маш сайн одоо ингэж анзаарч тэмдэглэсэн байдаг вэ гэхээр миний хээрийн судалгаа яг энэ үедээ давхцаж энэ дээр бол маш их ажиглалт хийж явдаг л да. Тэгэхээр өмнөх жилүүдэд өнгөрсөн жилээс өмнөх жилүүд үнэхээр шумуул бас л арай л гардаг байсан. Үүнийг хүмүүс бараг сүүлийн одоо 10 гаруй 7-8 жилийн хугацаанд шумуус дандаа 7 сарын 1-ээс хойш гардаг байсан. Өмнө хүмүүс бол ажигладаггүй байсан. Энэ жилийн үед бол эрт гарсан өнгөрсөн жилтэй харьцуулаад шумуул хайчиж өгöd хүмүүс одоо шогч байдлаар нэгнээсээ асууж байна. Энэ бол өмнөх жилтэй л харьцуулаад байгаа болохоос биш тэрний өмнөх олон жилийн одоо хуурайшилтыг юусоо олж хараагүй юм байна гэж би хувьдаа харж байгаа. Тэгэхээр шумуул байгаа газар ус байна л гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шумуулын үржих амьдрах хамгийн таатай орчин бол ус намрах газар байдаг. Тэгэхээр шумуул их гарч байгаа жил газрын чиг сайн байна, хурд тундас сайн байна. Одоо хотгор хонхор газар те нүх сүв болгон дээр усны чиг байна гэж харж ойлгох хэрэгтэй. Баг гарч ийна гэдэг маань үндсэндээ бол хөрсний чиг маш бага, аарын чиг бага, усны түвшин багтай холбоотойгоор ургамлын гаралт багасж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор одоо те шавжийн амьдрах орчин та холбоотойгоор түүний одоо хөгжил бол явагдаж байна гэж анзаарах хэрэгтэй. Тэгэхээр нэг талдаа энэ бол маш сайн одоо ард иргэдийн одоо өөрөөр хэлбэл нутгийн иргэдэд туршилсан одоо судалгаа хөгжүүлэлт гэж байдаг л да дэлхийн нийтэд. Тэгэхээр энэ бол нутгийн иргэдийн ажиглалтаас үндэслээд бид нар өнөөдөр шумуултаа л холбож байгаа боловч хурд тундасны багасгалт, усны түвшний багасгалтыг онцгойлон энэ жил анзаарч харж ярьж байна гэдгийг бас хэлмээр байна. Бид нэр 2022 оноос хойш 24 оны хугацаанд 103 сарын хугацаанд ховд голын систем Эрдэнэ-Үрнээс доошоо Хяргас нуурын ареанд ховд голын урсцын мониторингийг бид нар орчин үеийн багаж тоногдох хөрөмжөөр ажиглах судалгааны ажлыг хийсэн байдаг. Тэгээ энэ ажиглалт бол Ховд аймгийн цаг уур, мөн Харнуур ховд голын сав газрын захиргаа, мөн одоо Харс нуурын улсын схай хамгаалтай газар, үнээс гадна шинжилгээ ухааны академийн газар зүйн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын багтаа хамтарч хийсэн. Тэгээ энэ дээр бид нар бас сонирхолтой олон ажиглалт дүгнэлтүүдийг бол урьдчилсан байдлаар гаргаад явж байгаамаа.